Ургаж байгаа модоо харахад хамгийн сайхан та. Бүх төрлийн модоо ургаж байгааг харах хамгийн сайхан. Хэмжээний талбайг тарьсан ийм томоохон тариалт бол урд хийгдэж байгаагүй. Rio Tinto Group оюутлага компанитай хамтраад ухаад цаг төслийн хүрээнд нийт 10,000 гаруй модыг, цаг модыг хам богд сумд тарьсан байна. Тэгвэл яг одоо тухайн газарт очиж мэдээллийг илүү дэлгэрэнгүй хүргэе. Хоёулаа танилцъя. Наас өдөрт нэвийг мэдлээ. За. Ингэж ерөөсөө би. За. Байгалийн мод ургамал хөгжүүлийн газрын үсгийн хариуцсан ажилтан. Одоогоор энэ болохоор манай нөгөө 26 оны талбай гадаад талбайд тариалт хийсэн талбай. Энд болохоор бор ударган, улаан бударган, баглуур, дитэр их зэрэг ургамал одоохондоо тарьсан байгаа. За. Талын нь болохоор одоо бид нөгөө хөлөмжинд бас үрээр тариалт хийдэг. Тэрийг ингээд ургаад ингээд жоохон том болоод ирэнгүүт нь буцаагаад гадна талбай шилжүүлт хийгээ гаргадаг байхгүй. За одоо энэ тэрийг ингээд талыг хийхэд талын ингээд бортог ингээд өрсөлгөө бэлдээд одоо ингээд услахаа хийгээд тийм шатаар явж байгаа. Энэ модууд бол дандаа нэг говьд ургадаг. Зарим нь нэмээ ургамал, зарим нь говьд ургадаг мод ер нь тийм чиглэлээр тарьдаг байхгүй. За өнөөдөр Rio Tinto компани болон Өмнө Говь аймгийн удирдлагууд за тэгээ Монгол Улсын засгийн газар нийлээд их сайхан арга хэмжээ говьд хам богд сумд зохион байгуулж байна. Энэ одоо говийн сүлжиж байгаа газар их ховор говийн ургамлыг үрслүүлээд тэгээ тарьж ургуулж байгаа юм сайхан жишээ Хятадын M Grass гэдэг компанитай хамтраад хийж байгаа юм байна. За энэ бүтээн байгуулалтыг бид нар бас өнөөдөр ирж үзэж байгаадаа маш их баяртай байна. Яг тэр энэ төслийг үргэлжлүүлээд бусад сүлжиж байгаа аймагуудад хэрэгжүүлэх мөндөр ач холбогдолтой. Тэгээд лойж болон цэцэрлэг юу мотарихын энэ юугаар болоод ирнэ оюутлага бол манай самгууд үзэмжтэй одоо ногоон сумболох гэж шүү дээ бараг ер нь. Их тэмцдэг тэгээд ер нь тэр мод үржүүлэх газараас ер нь айл өрхүүдийг өөрөөсөө даваа тариулаад дүн төлөвлөгөөг ингээд хувь айлуудад шашаантай их мод тарьж байгаа. Говьд ургадаг одоо яг заган гэдэг агуулгаараа тэгээд говийн энэ элслийн нүүдэл, бэлчээрийн энэ доройдол энэний эсрэг хийгдэж байгаа энэ цоо шин ажил гэдгээрээ энэ бол маш онцлог юм. Ийм яг заган ойг ингэж би заган ийм одоо их хэмжээний талбайг тарьсан ийм томоохон тариалт бол урд хийгдэж байгаагүй. Тэгэхээр яг дээр нэмээд энэ говийн нөхцөлд хийгдэж байгаа энэ төсвөртэй ургамлыг тэгээд анх ингэж суулгаж ингээ олноор нь ингээд 300 га газар гэдгээр бол анхны удаа гэж хэлж болно. Түрүүн би бас Rio Tinto оюутлага компани удирдлагуудаас асуусан одоогийн байдлаар 30 сая долларын зардал бол гарсан байгаа гэж. Тэгэхээр энэ говьд энэ ус гаргах тэгээд энэ сүлжилтэд тэмцэх энэ модыг ургуулахтай асар олон хүн маш их хөрөнгө мөнгө зарж байгаа нь одоо үнэхээр гайхамшигтай. Тэгээд энэ төсөлд одоо төслийн багийнхан энийг зохион байгуулж байгаа бүх хүмүүст бас амжилт хүсье.